Манай улс баруун 5 аймагт малын эрүүл бүс байгуулж өхөр, хонь, ямааны махыг экспортлж эхлэв байгаа. Дараагийн ажил бол төвийн бүсийг эрүүл бүс болгож махны экспортоо нэмэгдүүлэх цаашлаад зориултын тоног төхөөрөмжтэй махны үйлдвэрүүд байгуулах юм а. Хүнс үдэ аж ахуйн сайд Дархан хотын мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Дархан Meat Foods компани мах хадгалах 6 складтай бөгөөд нийт 4000 тонн мах хадгалах хүчин чадалтай юм а. Дархан суманд бол 70 дэлгүүрт бол өнөөдөр нийлүүлж байгаа. Хонгор суманд 4 дэлгүүр, Орхон суманд 6 дэлгүүр, Шарын голд бол 4 дэлгүүрүүдээр өнөөдөр нөөцийн махбод гараад байгаа. Ойролцоогоор бол одоогийн байдлаар 45 тонн мах бол нэг гарч байна. Сая дөнгөж 16-аас эхэлсэн. 12 хоногийн хугацаанд нэг байдлаар гарч байна. Гэрээний дагуу бол нөгөө 5550, 5200 гэсэн нөгөө үнүүдийнхаа дагуу явж байгаа. Тус үйлдвэр нь хоногт 300-аас 350 бодмал 1500 орчим хонь, ямаа нэдлэх хүчин чадалтай. Өхөр, хонь, ямаа зэрэг малын махыг тус нь хадгалах, махаа хасах 35 хэмт хөлдөх зорилтын хэсэгтэй байна. Мах хөтөлбөрийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу мах нийлүүлэх хангалттай боломжтой гэж тус үйлдвэрийн захирал хэлж байсан. Хүнстэй аж ахуйн яамтай мах хөтөлбөрийн хүрээнд гэрээсэн махны үйлдвэрүүд, мах боловсруулах үйлдвэрүүд бол Төв, Дархан, Эрдэнэ, Улаанбаатар хотод мах нийлүүлж байгаа. За одоо хуучнаар бол нөөцийн мах гэж нэрлэж заншсан. Гэхдээ одоо улсын төсөвт бас нөөцийн мах бэлдэх мөнгө байгаагүй. Гэхдээ бид нар махны үйлдвэрүүдтэйгээ мах хөтөлбөрийн хүрээнд гэрээлээд зөв хэмжээний махыг нөөцөж энэ хавар мах хүнд ордог үед хэрэглэгчтэй нийлүүлж байна. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн үйлдвэрийн нөхцөлд хадгалж зориулсан сайн чанарын үр хонь ямааны махыг зах зээлийн үнээс 20-30% хямдралтайгаар ингээд нийлүүлж байгаа. Иргэдийн махны хэрэгцээг тасралтгүй хангах үүднээс мах боловсруулах үйлдвэрүүдийн тоог нэмэхээр шийдсэн. Үүний хүрээнд Дархан уул аймагт махны үйлдвэрийн тоо нэмэгдэн хоногт дунджаар 80 бод 800 бог төхөөрөх хүчин чадал бүхий үйлдвэр мөн хүнс үдэ аж ахуйн парк байгуулах төлөвлөгөө байгааг салбарын сайд уулзалтын үеэр онцлсан юм а. Цаашлаад хөрш 2 орноос гадна олон улсад мах экспортлох бодлогыг хэрэгжүүлнэ.